сайн бацхан улс олд байна. U Academy англи хэлний A1 төвшний хичээл тавтаа мөрлөө. Энэ хичээл дээр past simple tense буюу жирийн өнгөрсөн цагийг үздэцгээе. Англи хэлэнд 12 цаг байдгийн энэ нь те. A cow drank water. Үхэр ус уусан. За энэ цаг хизээ хэрэглэх вэ гэхээр ямар тохиолдолд хэрэглэх вэ гэхээр хэрэг өнгөрсөнд эхлээд дууссан үйл явдлын талаар ярьж байгаа бол. За гэхдээ тэр үйл явдал нь яг тодорхой мөчөд болсон байх хэрэгтэй. Яг хизээ болсныг мэдж явах хэрэгтэй. Ярьж байгаа, хэрэглэж байгаа үнэн. За зүгээр л нэг өнгөрсөн цагт болсон биш, харин яг өнгөрсөнд тодорхой яг үе мөчөд яг болсон байх хэрэгтэй. Эдгээр үгс ерөнхийдөө их ярьж байгаа юм эсвэл бичигт гарсан байвал энэ цаг дээр байна гэж үзэж болно. Жишээлбэл yesterday өчигдөр мэдээж өнгөрсөнд болсон юмны талаар ярихад хэрэглэн шүү дээ. Өчигдөр гэдэг үгийг өнгөрсөн цаг. За эсвэл энэ гэж хэлчихэд on эсвэл сар нэрлэж болно. Жишээлбэл in 2010 2010 онд эсвэл in August 8 сард. За мэдээж энэ өнгөрсөнд болсон юмны талаар ярих гэж байгаа. Одоо яг тодорхой мөчийг нэг хэлж өгч байгаа. За эсвэл last гэдэг үг гэж болно. Ерөнхийдөө бол сүүлийн эсвэл өнгөрсөн гэсэн илүү утгатай. Тэгэхээр ямар нэгэн одоо монгол хэл дээр өнгөрсөн 7 хоног эсвэл өнгөрсөн жил эсвэл өнгөрсөн юу гэдэг өнгөрсөн 5 дахад тийм ямар нэгэн тийм байдлаар одоо хэлэх гэж байгаа бол last гэдэг үг хэрэглэнэ. Last week, last year, тэгээд last Friday. Ерөнхийдөө дандаа басад адилхан өнгөрсөн цаг дээр тодорхой мөч зааж өгч байгаа. За тэгэхэд ago гэдэг нь одоо тодорхой хугацааны өмнө гэж хэлэхэд хэрэглэгддэг үгтэй. Жишээлбэл 10 жилийн өмнө гэвэл 10 years ago. За мөн адил өнгөрсөн цаг дээр нэг тодорхой мөч заахад бас хэрэглэгддэг юм үг. Тэгэхээр эдгээр төрлийн үгс ерөнхийдөө их хвчлэн тохиолдвол за энэ яг өнгөрсөн цагийн талаар ярьж байна гэж ойлгож болно. За одоо хэдэн өгүүлбэрээ ямар хэлбэр дээр үүсгэхийг харцгаая. За мэдээж to be бол маш онцгой, хамгийн онцгой үйл үг те. Хамгийн олон хэлбэрт одоо хувирдаг ийм үйл үг. За to be өнгөрсөн жирийн цаг дээр ийм хоёр хэлбэр дээр хувирна. Was, were. За was за нэг талд нь юу гэсэн талхчин гэж тавьчих те. A baker. За хэн талхчин байсан бэ? Эдгээр хүмүүсийн аль нь ч үж болно. Тэр эрэгтэй, тэр эмэгтэй, эсвэл тэр юм, эсвэл I гэж би гэдгийн I бас was гэдэгтэй цуг ашигладаг шүү. За эсвэл 3 дугаар beat нэг тоон дээрх хүн эсвэл зүйл юм байж болно. За were гэдэг дээр болохоор эдгээр үйл эцэд ашиглагдана. Бид, тэд, чи, та нар тэгээд олон тоон дээрх 3 дугаар beat хүн зүйлс. За жишээлбэл we were гэдэг аваад үзтээ. За бид байсан гэж чинь. За бид юу байсан? Эсвэл хэн байсан? Эсвэл ямар шинж тэмдэгтэй байсан те? За surgeons. We were surgeons. Бид мэс засалчид байсан. За юу гэсэн үг вэ? Одоо байха болцсон гэсэн үг шүү дээ те? Бид мэс засалчид байсан өнгөрсөн цаг дээр хэлж байна. За одоо харин өгүүлсэх талаас нь харъя. Ерөнхийдөө түрүүний өгүүлбэрийг эсрэг утгаар нь хувиргах те? Өгүүлсэх нь гэдэг чинь одоо гүй гэсэн ерөнхийдөө дагавар имж байгаатай адилхан. За яг уу гэхээр was, were гэсэн хоёр үйл үгийнхээ ард not оруулаа тэгээ болоо. Маш энгийн. За not нэмснээр одоо түрүүний нэг эрэг утгатай байсан өгүүлбэр одоо эсрэг буюу өгүүлсгсэн утгатай болчихж байгаа. He was a baker тэ тэр талхчин байсан. Одоо not нэмээд тэр талхчин биш байсан. Тэгэхээр талхчин байгаагүй л гэсэн үг шүү дээ өнгөрсөнд. We were not surgeons. Бид мэс засалчид биш байсан. За эсвэл бид мэс засалчид байгаагүй. Ерөнхийдөө бол
адилхан утгатай орчуулгууд болно. За одоо хэрхэн асуух талаар харцгаая. За асуух төр яадаг вүлээ? Нөгөө нэг үйл үг, туслах үйл үгээ эсвэл энэ тохиолдолд was, were хоёр үйл үгээ урд нь авчина. За харин үүлийн эзэнгээ ард нь авчина. За тэгээ бас жижигээр бичгээ бас мартуу. За he was a baker, тэр талхагчин байсан. Одоо асуулт хэлбэрээр өөрчилсөн тийм ээ. Тэр талхагчин байсан уу? За were we surgeons? Үгийн одоо өгүүлбэрийнхаа төгсгөл рүү ингээд ойртоод хоолоогоо жоохон өндөрсгөж байгаа тий. Асуулт одоо асууж байгаа аясаар хэлж байгаа. Were we surgeons? Бид мэс засчтай байсан уу? За одоо бусад бүх үйл үгийг харцгаая. Бусад бүх үйл үгтэй яаж одоо хуурдгийг харцгаая. За бусад бүх үйл үг хоёр бас төрөлд хуваагдана. Нэг нь дөрмийн үйл үг. Нөгөөх нь дөрмийн бус үйл үг. За дөрмийн үйл үгийг юу ч гэсэн харъя. Жишээлбэл to live амьдрах. За өнгөрсөн хэлбэр дээр ерөнхийдөө бол яаж хувирах вэ гэхээр id дагуур залгана. За энэ үг дээр яаж id дагуур залгах вэ гэхээр ихшгээр төгссөн юм чи ихшгийг авч хаяад тэгэд id дагуур залгаж байгаа. За яг хуу зарим нь бас тэгж бодож магадгүй и үсгийн ерөнхийдөө бол авсангуудад адилхан байна штэ тий. Гэхдээ тавгд тэр сүүлийн ихшгийг авж байгаа гэж ойлгох хэрэгтэй шүү. Ягаад гэвэл id дагуур залгаж байгаа учраас. За одоо болохоор амьдрах байсан чи амьдрсан болж байна тийм ээ. За ямар үлийн эзэн орох вэ гэхээр бүгдээрээ бүх төрлийн үлийн эзэн энэ одоо энэ үгтэй ашиглаж болно. Би амьдрсан, бид амьдрсан, тэд амьдрсан, чи амьдрсан, тэр амьдрсан тий. Эсвэл 3 дугаар биений олон тоон дээр нь 1 тоон дээр нь хамаагүй. Бүгдээрэн дээр нь зөвхөн нэг л хэлбэр ашиглаж болно. In Asia. За we lived in Asia. Бид Азад амьдарсан. За тэгээ мэдээж өнгөрсөнд болоод дууссан юмны талаар ярьж байна шүү дээ. Болоод дууссан, амьдраа дууссан. За одоо дөрмийн бос үйл үг харцгаая. За жишээлбэл to eat. За түрүү нөгөө дөрмийн үйл үгс нөгөө дандаа id дагуур залгаж байсан тийм ээ. Дандаа нэгдсэн нэг адилхан дүрм дагдаг. Тийм үгийг хэлж байгаа шүү. Дөрмийн үг гэж. За энэ дөрмийн бос үйл үг гэж адилхан дүрм дагдгүйг хэлж байгаа. Тэгэхээр одоо eat гэдэг нь анхдагч хэлбэр нь байвал өнгөрсөн цаг дээр ate огт өөрөөр бичигдэж байгаа. Өөр үсгэлтэй, өөрөөр дуудагдж байгаа. Ерөнхийдөө бол дөрмийн бос үйл үгсийн одоо онцлог, нийтлэг чанар гэх юм одоо өөрөөр бичигдэн эсвэл өөрөөр дуудагдана. Тийм байдаг шүү дөрмийн бос үйл үг. За ate болоод идсэн болчлоо. За мэдээж бүх төрлийн үлийн эзэн ашиглаж болно. I, we, they, you, he, she, it эсвэл олон тоон дээр эсвэл нэг тоон дээр 3 дугаар бит хүн эсвэл зүйл. За тэгээ юу идсэн болоо? Bacon. Окей. Нэг юу лээ? Хаан утсан бах те. Гэхдээ яг уу монголчуудад bacon гэж хэлж болдیں۔ Бид bacon идсэн. We ate the bacon. За одоо харин энэ хоёр хэлбэр дээр дөрмийн үйл үг эсвэл дөрмийн бос үйл үг хэлбэр дээр яаж үгүйсгэх харцгаая. За үлийн эзэн бүгдийг нь ашиглаж болно. Ямар ч хамаагүй. Ямар ч үлийн эзэн дээр яг адилхан хэлбэрээр л ашиглана. Lived байсан, ate байсан. За одоо яаж үгүйсгэх вэ гэхээр нөгөө not гэдэг үг хаа нэг газар орох хэрэгтэй дээ тий. За юу ч гэсэн live гэдгээ lived байснаа буцаагаад нөгөө анхдагч хэлбэрэнд нь хувиргыг live. Тэгээ тэрнийхээ урд did not туслах үйл үг бөгөөд үгүйсгэлийн одоо функцтэй энэ not гэдэг үгээ оруулаад did not live in Asia. За хэн бэдийн бид Азад амьдраагүй. We did not live in Asia. Амьдэрсэн бид Азад амьдэрсэн гэсэн үйлбэрийн эсрэг утга нь юу болох нь вэ? Бид Азад амьдраагүй. За доотлих нь 8. За энийг буцаад анхдагч хэлбэрт нь хувирах хэрэгтэй. Анхдагч нь юу вэ? Нэг анхдагч гэдэг нь ориг хэлбэрийг хэлээд байгаа шүү. Eat. За тэгээ энэнийхээ урд did not оруулна. Яг адилхан. За you did not eat the bacon.
чи бэкон идээгүй. Ямар нэгэн өнгөрсөн цагт ямар нэгэн болоогүй талаар яриад байна шүү дээ. You did not eat the bacon. За, одоо тэгвэл хэрхэн асуух талаар харцгаая. За, одоо live, eat хоёр ерөнхийдөө бол анх дахь шилбэрээр байна. За, энийг бол ойлгосон тийм үү? За, харин асуухтаа туслах хуулийг урд нь тавина. За, ерөнхийдөө анзаарж байгаа бол цагуудад одоо бүхий л 12 цагуудад энэ туслах хуулийг нь дандаа энэ урд орж байгаа. За, манай гол туслах хуулийг бол did. Тэгээд бүх төрлийн үйл эзэн байж болно. Бүгдээрэнд нь хамаатай. Did we live in Asia? За, мэдээж асуулт. Did we live in Asia? Гэд асууж байгаа хүн гайсаар асууна. Did you eat the bacon? Асууж байгаа. Бид Азад амьдарсан уу? Эсвэл чи бэкон идсэн үү? Ингэж асууж байгаа. Өнгөрсөн жирийн цаг дээр ерөнхийдөө үндсэндээ бол ийм хэлбэрээр одоо хувиргана. Энэ хичээл та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн хичээл дээр уулзцгаая.